болсоо Монголд маш их мал хаягдтiin, малын яс хаягдтiin байлээ. Жилд 22 сая мал нядлаад тэгээд нийт 1 сая тонн мах гараад тэрнийхээ 440-с 500 мянган тонн буюу одоо ясын хог руу хайдаг, гол руу булдаг, ус ундраг руу булдаг. Тэгээд ус руу булахаараа одоо байгальд ямар сөрөг нөлөөтэй гэдэг нь бол надад хэлүүлэхгүй хүн болгон мэдж байгаа. Тэгээд ийм үйлдвэр хийгээд одоо жаргалтай зовлонтой нөгөө 3 жилийг ардаа орхлоо, банкнд зээлтэй. Тэгээд тэр нь долларын зээл өдөр шөнөгүй нэхэгддэг. Дээрэс нь гадагшаа гаргах гад одоо бүтээгдэхүүний гаргах гээр нөгөө хятадын талаас квот нэгдэг. Тэгээд ийм хүндрэлүүд миний хувьд бол байгаа. Яг саяхны энэ жилээс ахуулаад савнгийн тос юм яснаас гарч байгаа тосуудыг юм одоо гадагшаа гаргадаг зөвшөөрөл авсан компаниуд худалдаж авч борлуулж байгаа. Уурга буюу яг яснаас гарч байгаа нөгөө амьтанд премикс, тижэл, уурга, протеин болж байгаа нөгөө яснаас гарч байгаа гурилын минь худалдаж авах компаниуд маш цөөхөн. Тэр нь Монголын зах зээл үнэхээр бага юм билээ. Яг шуун зориулагдсан байдаг. Яг дахианд гахаанд зориулагдсан байдаг. Тэнгүүд нөгөө 330 мянган шуутай аж ахуй нэгжүүдийн чадлаараа аваад нэг сард 180 тонн, 160 тонныг л авж байгаа. За тэгэхээр яг үхээр би энэ маягаар ингээд дотоодын зах зээлээ хийгээ явахаар бол манайх 7 хоног ажиллаад тэгэл зогсох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ийм хүндрэлүүд миний хувьд байж байгаа. Тэгээд дээрэс нь бордоо гэж сая хэллээ. Цогоо захиралч бас мэдж байгаа. Бордоон дээр энэ яс махны гурилаар хийсэн ийм бордоо бол ерөөсөө дэлхийд гайхагдчихдаг органик бордоо байдаг. Гэтэл Монгол бордоо гэдэг юм ерөөсөө амьдралдаа ч хэрэглэх хэрэгэлдэггүй. Ерөөсөө бордоо гэдгийг ерөөсөө ойлгодгүй юм байлээ. Би хөдөө аж ахуй яамдаар нь явсан. Хөдөө аж ахуй яамнаас жил болгон 3 тэрбумын одоо дэмжих хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхэлж байгаа улсуудыг газар тариалангаа хөгжүүлээч, дэмжээч, урд урхаахаа одоо бордооч гэдэг явуулангууд мөнгө гаргадаг 3 тэрбум. Тэгэнгүүт нь яадаг вэхээр гадаадаас бордоо гаргадаг гэж байгаа байхгүй юу?